Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дараагийнхаа ээлж зөвлөгөөг хүрэхэд бэлэн боллоо. За, хоол боловсруулах эргэтэн тогтолцооны маань хамгийн анхны шат бол бидний амны хөндий байгаа. За, амны хөндий дотор маань бидний хил, за, буйл, шүд гэдэг энэ эргэтнүүд маань бүгдээрээ бидний хоол боловсруулах явцад чухал үүрэг гүйцэтгийг хүн болгон мэдж байгаа. За, өглөө босоход таны хил өнгөртдгөө, за таны ам их цангацсан, за эсвэл аманд их гашуун амд амтагдаж, ам заваардггүй, за мөн хилэн дээр хагарал үүсэж ерөнхийдөө хилний яг бүрэн бүтэн байдал нь алдагдж байгаа юу? За цаашлаад үүнээс гадна таны амнаас таагүй үнэр гардггүй, буйл өрөвсдгөө, буйлны янз бүрийн юунууд байдггүй, цус шүүрэх гэх мэтчлэн ийм завирууд байдггүй, мөн цаашлаад чулуу үүсэж байгаа ийм байдал хэрвээ танд байгаа бол та энэ өнөөдрийн өгч байгаа зөвлөгөөг дуустал нь үзээд бидэнтэй хамт байгаарай. Өглөө ус уухаасаа өмнө, юм идэхээс өмнө, шүдэ угаахаасаа өмнө бас та нэг үйлдэлийг хөвшил болгоод дадлуулгаарай гэж би танд зөвлөх гэж байна. За энэ нь болохоор тосоор амны хөндийг зайлах гэсэн ийм нэгэн үйлдэл байгаа. За энэ бол дөнгөж саяхан гарсан биш, энэ маань бүр 3000 жилийн тэртегээс буюу бүр эртний энтгэгт хэрэглэгдэж ирсэн энэ амны хөндийн эрүүл байдлыг сахихад маш үр дүнтэй ийм арга уламжлан ирсэн байгаа. Тэгэхээр энэ аргыг би та бүхэнд өнөөдөр танилцуулах гэж байна. Тосоор та өглөө амныхаа хөндийг цэвэрлж өгснөөрөө ямар ач тустай байдаг вэ гэхээр таны амны хөндийн эрүүл мэндийн байдал нь бол хамаагүй сайжирдаг. За мөн түрүүний өмнө хэлсэн завирууд бол илт багасж ирдэг байгаа. За цаашлаад ер нь бол хоол боловсруулах анхан шатны энэхүү амны хөндийг бид нэр эрүүл байлгаж чадсанараа хоол боловсруулах үйл ажиллагаа маань хэвэн явагдахад бас тодорхой хэмжээгээр нөлөөлдгөөс гадна энэ бидний амны хөндөд байгаа олон тооны бактериуд байдаг. Тэгэхээр тэр бактериуд дотор эмгэг төрүүлэгч бактериудыг бол маш сайн цэвэрлэж амны хөндийг цэвэрлснээрээ биеийг бас өөрийг нь хоргоожуулах юм давхар нөлөө үзүүлдэг нь тогтогдсон байдаг байгаа. За та тосноосоо өөртөө байгаа тэр тосноосоо ойролцоогоор нэг цайны халбыг аваад амдаа хийнэ. За тэгэхээр түрүүн би хэлснээр энэ аргыг хэрэглэхээс өмнө та юу ч идээгүй, уугаагүй, шүдэ угаагүй байх ёстой гэдгийг бас давхар сануулъя. За ингээд тосоо амд хийсний дараа бид нэр шүдэ угааж явахдаа амаа зайлаад нэг усаа асгадаг шиг тэр тосоор ам дотроо юм булхах хөдөлгөөнийг хийгээд зайлна гэсэн, амны хөндийг цэвэрлэнэ гэсэн. За энэ процессыг бол та ойролцоогоор нэг 15 минут хийвэл их зүгээр. За ер нь бол танд хэрвээ хангалттай цаг байгаа бол бүр 20 минут ч хийж болно. За доотлон нэг 10-аас 15 минут, за цаашлаад 20 минут хүртэл өглөө болгон энэ тосоор амаа зайлах нэ. За тэгэхээр тос зайлж авах хооронд мэдээж энэ 15 минут 20 минут гэхээр энэ бол бас тодорхой урт хугацаа учраас та тосоо зайлж байгаа энэ үедээ өөр зүйлээ хийж бас болно те, гэрээ зэгцлээд цэвэрлэх ч юм уу, эсвэл өглөөнийхөө цаг бэлтжиж болно. За мөн гар утсаасаа мэдээлэл авч иж болно, эсвэл ном уншиж иж болно. Өөр нэг танд бол ямар нэгэн бусад зүйлийг хийхэд ямар ч цаад болохгүй, зүгээр ярихгүй тийм ээ, яриа үүсэхгүй юм байгаа тохиолдолд бол та тосоороо амаа зайлаад ингээд 15-аас 20 минут болно. За тосоор ам дотроо булхах хөдөлгөөнийг би та бүхэнд бас зааж өгтөө. Зүгээр нэг ингээд зайлаад байх биш. Давхар бас нүүрний юм йогийн дасгалыг бас давхар хавсраад хийж болдог. За энэ нь юу гэдэг вөхөр, за та амдаа ингээд тосоо хийчихсэн байна гэж бодъё. Уруула баг зэрэг урагшин ийм байдалтай болгоно. За энийхэн дараа зөвхөн хацраараа хөдлөнө. Хацраараа. За энэ хөдөлгөөнийг хийгээд байна гэсэн үг нөгөө булхах хоорондоо. За тэгтээ аль болохоор шүднийхэн завсраар, за тэгээ хилээ яг угааж байгаа юм шиг хилнийхэн бүх гадаргууг хүрсэн байдлаар хөдөлгөж өгнө. За тэгээ буйлныхан дотор тал, гадна тал, дээд тал, доод тал бүх талаар нь бол хүрэлцэж байхаар тосоо бол маш сайн юу яаж өгнө, хөдөлгөөнд оруулж өгнө. За ингэх явцад бол мэдээж таны хэрэглэж байгаа тос бол улам шингэрэх учраас танд бол энэ бол их төвөгтэй байхгүй. За тэгэхээр саяны миний хэлсэн хөдөлгөөнөөр зөвхөн хацраа хөдөлгөсөн ийм хөдөлгөөнийг хийхээр
За энэ хөдөлгөөнийг хийсэн тохиолдолд яадаг вэхээр таны нүүрний доод 3/1 хэсэг болох өөрөөр хэлбэл таны хацар болон эрүүний энэ булчингууд бол илүү сайн идэвхтэй ажиллагаанд орж өгдөг. Тэгэхээр та 20 минут одоо энэ дасгалыг хийлээ гэхэд та нүүрний одоо йогийн дасгал хийж байгаатай ижилхэн үр дүн өгч таны одоо энэ саяны хэсгийн булчингууд бол чангарах бас давхар. Өөрөөр хэлбэл энэ тусыг хэрэглээ таны дотроосоо бол эрүүлжүүлэх, хоргоожуулах үйлчлэгээ үзүүлэхээс гадна давхар бас одоо нүүрний булчин чангалах ийм давхар ач тустай байдаг байх нэ. За үүний дараа та яах вэ гэхээр нөгөө одоо саяны хэрэглэсэн тосоо бол ууж болохгүй. Энийг анхаараарай, ууж болох байгаа. Тэгэхээр энэ бол таны амны хүндэд байгаа одоо бохирдлыг бол авчихсан, өөртөө шингээсэн байгаа учраас энэ тосоо асгана. За мэдээж та энэ тосоо хэрвээ угаалт дурлуугаа асах юм бол бас болохгүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас та тэр тосоо аль болохоор хогийн савнд бол асгавал их зүгээр байдаг. За ингээд тосоор зайлсныхаа дараа та халуун бүлээн усаар амаа зайлна. За аль болохоор тэр усан дотроо давс хийж өгвөл бас зүгээр бүр илүү үр дүнтэй байдаг. Ягаад тэгэхээр давс маань өөрөө бас тодорхой хэмжээний бактери эсрэг үйлчлэгээтэй байдаг учраас за гэхдээ та цагаан давснаас татгалзаад аль болохоор нуурын эрдэс давс юм уу эсвэл нөгөө одоо гимлайн ягаан давснууд байдаг шүү дээ. Тэгэхээр өөрт одоо боломжтой байгаа тэр тосноос давснаас бага зэргийг өөрийнхөө тэр ам зайлгаж байгаа халуун бүлээн усан дотроо хийгээд тэгээ амаа сайхан зайлаад одоо хэд удаа зайлаад асгана. За энэний дараагаар бол та нэг өдөр тутамдаа хуучин хийдэг байсан тэрхүү дадлууд болох одоо өглөөний цайгаа ууж болно, босоод уусуудаг бол усаа ууж болно, хэрвээ та шүдээ угаадаг бол шууд шүдээ угааж болно гэсэн. Тэгэхээр та өдөр тутамдаа энэхүү бяцхан зөвлөмжийг дагаад хэрвээ одоо байнга хөвшүүлж чадах юм бол за өдөр болгон байвал бүр сайн мэдээж. Хэрвээ одоо боломжгүй байвал яг 7 хоногтоо нэг 3-аас 4 удаа энэхүү аргыг хэрэглээд байх тохиолдолд ер нь бол хэрэглээл та өөрөө мэдэрнэ. Ямар мэдрэмж авах вэ гэхээр таны амны хүндээ маш гоё цэвэрлэгдсэн тийм мэдрэмж аваад нөгөө гашуун оргиж байсан бол хэл өнгөртөөд байсан бол тэр бүх хүн чинь бол аярилдаг. За мөн одоо шүдний хувьд бол ерөнхийдөө тогтмол хэрэглэсэн тохиолдолд шүд бол бас цагаардаг гэдгийг бол одоо энэ чинь 3000 жил хэрэгэлсэн учраас бас хүмүүс яг шинжлэх ухаанаар одоо яг бүр батлаагүй ч гэсэндээ одоо уламжлалт ангаах ухаанд бол туршигдсан шүдийг цэвэрлэх одоо шүдийн шарыг одоо арилгах тийм ээ өнгөрийг багасгах ийм үр дүнтэй арга байгаа. Тэгэхээр та энийг хэрэглэснийхэн дараа л одоо ингээд шүдээ ингээд үсгээр те маш гоё ингээд гүлгэр цэвэрлэгдсэн ийм мэдрэмжүүдийг бол авнаа. Та өөрт хэрэгжилж болох тоснуудаас хамгийн гол нь гэхдээ чанартай тос байх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Зүгээр нэг ердийн ургамлын тос биш тийм ээ. Оливын тос. Тэгэхээр оливын тос дотроо бол одоо нөгөө хүтэн аргаар гаргаж авсан гэж хэлдэг штэ тийм ээ. Тэр одоо оливын тос байвал их зүгээр байдаг. За тэг кокосын тос энэ гэх тийм ээ. Аль болохоор чанар сайтай энэ тосыг ашиглаарай. Ягаад тэгэхээр энэ бол таны өөрийн бас эрүүл мэндэд бас шууд нөлөөлөх учраас за миний хувьд бол би өөрөө энэ сонголтыг хийдэг. Ягаад тэгэхээр энэ бол одоо зүгийн жилийтэй давхар зүгийн одоо шингэн лавтай ийм тос байгаа. Ургамлын тос бас суурьтай ийм тос байгаа. Тэгэхээр энэ зүгийн жилий бол одоо ер нь бол байглаас өрөвслийн эсрэг одоо шархыг маш сайн ангаадаг. За цаашлаад ерөнхийдөө бактерийн эсрэг, мөөгөнцөр, нянгийн эсрэг бол одоо идэвхтэй ийм вирусын эсрэг идэвхтэй үйлчлэгээ явуулдаг нь бол шинжлэх ухаанд батлагдчихсан байдаг. Тэгэхээр та бол одоо энэ одоо зүгийн жилийг хэрэглэсэн тохиолдолд таны амны хүндэд ямар нэгэн бичил шалбархаа шарах байгаа бол одоо зарим хүмүүсийн одоо нэг хилэн дээр амны одоо энэ дотор талын салтан дээр ийм хүндүүртэй ийм цагаан зүйлүүд гарсан байдаг шүү дээ. Хилэн дээр нь одоо хүүхдийн ам гэмтэх үед илэрдэг тэрхүү зовирууд бол зарим хүмүүст илрээд идэг. Тэгэхээр энэ нь бол өөрөө бас цаанаа маш олон одоо халдварын тийм ээ янз бүрийн вирусын болон одоо мөөгөнцрийн бактерийн үйлчлэгээтэй байх гэхээсээ илүү тухайн хүнд бас давхараас дотор ходоод гидсний асуудал байгаа тохиолдолд за мөн дааврын өөрчлөлтөс болж одоо үүсч идэг ийм эмгэг байгаа. Тэгэхээр энэ үед бол хэрэглэхэд маш сайн үр дүнтэй байдаг. Одоо манай нэг хэрэглэгч байгаа. Одоо 56 настай эмэгтэй. За тэр эмэгтэй маань болохоор одоо амных нь аюу хацрын дотор тийм ээ хацрын дотор талд нь ийм
хүндүүртэй зүйлүүд бол гараад ерөөсөө янз бүрийн эмчилгээнүүдийн одоо тийм ам зайлах тийм ээ тийм одоо ам зайлагч энтрээр цэвэрлээд ерөөсөө хүндүүр нь арилахгүй ингээд айгүй зовиртой байсан. За тэгээд энэ апи бальзам гэдэг энэ зүгийн жилийн зүгийн одоо шингэн лавта энэ хандыг бол бид нэр санал болгоод хэрэглээд ерөөсөө эхнийхэн савн дээр одоо энэ маань 100 мл-ийн савлгаатай маань ерөнхийдөө бараг 10 хоног за бараг сарын зарим хүн дээр бол хагас сарын хэрэглээ болдог. Тэгэхээр ингээд хэрэглэх явцад нь бол хүндүүр нь хэдхэн хоног дотор бол намдсан 7 хоногийн дараа эргээд бид нэр холбогдсон. Тэгэхэд бол ерөөсөө зовир бол одоо байхгүй болчихсон. Дахиад бол гараагүй байгаа гэд дахиад нэг одоо авч ерөнхийдөө бүр ингээд намдаа ингээд авч хэрэгжилж исэн ийм тохиолдол байдаг. За тэгэхээр энэ дотор болохоор нөгөө зүгийн жилийн маань өөрөө өрсөлийн дараа шархын нангаагаад өчөж байгаа. За зүгийн лав ороод ирсэн байдаг. Тэгэхээр зүгийн лав маань өөрөө ямар үйлчлэгээтэй байдаг вэ гэхээр ерөөсөө хүний одоо биеийн одоо тэр салстуудыг бол маш хурдцтай төлжүүлж идэг. За тэгэхээр бидний одоо энэ уруул даваад тэгэл амны хөндийн залхиур хоолоо, улаан хоолоо ходоод бидний нарийн бүдүүнгц, шулуунгц бүгдээрээ юм салт бүрхүүлэл бүрхэгдсэн байдаг тийм. Тэгэхээр тэр салт бүрхүүл нь ямар нэгэн байдлаар бидний амьдралын туршдаа одоо өдөр тутамдаа хэрэгжилж байгаа тэр зүйл болон биднэрт үүсчихсэн байгаа янз бүрийн хурцлан архаг хүчлийн улмаас тэр салтын бүрэн бүтэн байдал нь алдагдаад за тэгээд түүнээсээ болоод янз бүрийн одоо өрөслөөд одоо шарх шалбархаанууд бол үүссэн байдаг. За тэр үед бол бид нэр салстыг маш сайн хамгаалж явах хэрэгтэй. Юунаас хамгаалах вэ гэдгээр бидний идэж байгаа, ууж байгаа зүйлээс хамгаална. Хоёрдугаарт бидний хотоодны хүчил, цөсний хүчил энэ бүхэн бол нойр улчирхаан шүүрэл эдгээр маань хэрвээ сөөргөтэй байгаа тохиолдолд дээшийг орж ирээд шингэн байдлаар болон одоо хийм байдлаараа энэ салстуудыг бол зочроож идэг. Тэгээд өвдөлт янз бүрийн зовирлыг бол өгж идэг. За тэгэхээр зүгийн шингэн лав маань өөрөө ямар үйлчлэгээтэй байдаг вэ гэхээр салстыг одоо ингээ бүрхэгчдэг. Дотор талаар ингээ бүрхээд өөрийн гэсэн юм хамгаалтын давхаргыг өсгөнөл гэсэн үг. За ингэж өснөрөө нөгөө саяны хилээд байгаа одоо тэр таагүй хүчин зүйлүүдээс хамгаалж чаддаг. За дээр нь бол тэр салстыг өөрийг нь буцаж төлжүүлэхэд маш сайн одоо оролцдог байгаа. Тэгэхээр бидний одоо энэ амны хөндий улаан хоолой хотоодны салст бүрхүүлийн нэг онцлог нь бол ерөөсөө 5 хоног дотор за 7 хоног цаашлаад бүр хэрвээ дархлаа жоохон сул хүний хувьд 7 хоногийн дотор бол төлжих бүрэн боломжтой байдаг. Тийм учраас ерөөсөө энийг хэрэгжилж байгаа хүмүүс бол эхнийхээ нэг хэдхэн хэрэглээ хоногтол зовирыг бол мэдрэхэ болж гин гэдэг маань тэр салт маань төлжиж чадсан байна л гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр салтыг буцаж нөхөн төлжих тэр явцыг төрөсгөж өгөхөд бол зүгийн лав бол чухал үүрэгтэй. Тэгэхээр энэ хоёр маань жилийн лав хоёр маань нийлээд ирэхээр бол бидний энэ хоол боловсруулах замын салстыг маш сайн хамгаалаад нөхөн сэргээх юм боломжтой болдог учраас би саяны энэхүү одоо тосоор амаа зайлах аргатай энэ зүгийн жилийн зүгийн шингэн одоо лавтай тосыг бол өөрөө гэртээ бол ашигладаг. За энэ тосны хувьд нөгөө шингэн одоо юу лав орчихсон байгаа учраас хэрэглэхийнхаа өмнө бол сайтар сэгсэрж байгаад хэрэглэхийг бас давхар зөвлөмөр байна. За тэгэхээр өнөөдрийн хэлсэн зөвлөгөө бол танд өдөр тутамдаа хийж болохоор нэг төвөгтэй биш ийм одоо тэгсэн ирнэ олон талын ашигтай ийм одоо юу байсан арга байсан гэж бодож байна. Тэгэхээр энэ бичлэг хэрвээ танд таалагдсан бол та манай одоо энэ сошиалын сувгуудад лайк дараад subscribe хийгээд тийм ээ. За хэрвээ бусд хүнд хэрэгтэй гэж бодож байгаа бол бас шеэрлээд өгөөрэй. Тэгэхээр энэ олон хүнд хүрэх тусмаа бид нэр аль болохоор им хэрэглэхгүйгээр за тэгээд амьдралын хэв маягаа өөрчлөх явцдаа зөв дадлуудыг бий болгох энэхүү мэдлэгийг бас олон хүнд түгээх юм боломжтой болдог байгаа. За ингээд та бүхэндээ өнөөдрийнхөө бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр хотоод битсээ эмгүү ангаацгаая. Та бүхэнд эрүүл их хийх хүсье дараагийн бичлэгээрээ утгагүй уулзцгаая. Баяртай.